Монголын худалдаачдын холбоо төрийн бас байгууллага нь 3 сарын 8-нд бидэнд баярлах шалтгаан алга хагас нүцгэн жагсаал зохион байгуулж 4 төрлийн шаардлагыг Улсын их хурлын 76 гишүүн, ерөнхий сайд, ерөнхийлөгч, Улсын их хурлын даргад хүргүүлсэн боловч одоо хүртэл тэдний шаардлагын хариу дорвитой шийдвэр гараагүй байгаа учраас тус холбооны төлөөлөл 4 сарын 16-ны өдрөөс эхлэн дахин хугацаагүй суултыг эхлүүлээд байгаа юм а. Шаардлага өгснөөс хойш цогтоодрог гишүүн л бид нарыг авч уулзсан мөнгөн зээлийн үйл ажиллагааны хуулийн тухай төслөө танилцуулж бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонссон. Одоо бусад гишүүд нь хайцсан бэ? Ерөнхий сайд, ерөнхийлөгч, улсын их хурлын дарга хайцсан юм бэ? Ерөнхий сайд талбай дээр залуучуудын жигсаал дээр гарч ирэхдээ Монголын худалдаачдын холбоо Монгол банкны зээлийн мэдээллийн санг өөрчлөлийхэд бичиж аваад уулзнаа гэчээд одоо хүртэл худлаа яриад уулзахгүй те. Бүхэл үдийн энэ бизнесийн салбарын одоо эдгээрээ хөвдсөн асуудлаар бизнес эрхлэгчдээс шаардлага тавьж байгаа дээрс ямар нэгэн байдлаар хариу өгөхгүй байна гэдэг маань өнөөдөр ерөнхий сайд өөрөө өнөөдөр хууль зөрчөөд байна шүү дээ. За өнөөдөр Монгол улсын хуулийн дээр бол үндсэн хуулийн дээр 2 дугаар бүлгийн 19-р зүйл төр иргэнийхээ нийгэм эдийн засгийн баталгааг ханх үүрэгтэйгээ заагаад өгсөн. Биднүүд үл өнөөдөр эдийн засгийн баталгаагаа шаардж байна. За мөн дээрэс нь бидний шаардж байгаа шаардлага маань энэ валютын нөөцийн хомсдолтой холбоотой. Одоо өнөөдөр жишээлх юм бол энэ бид нар ингээ бизнес эрхлэгчид бид нар валютынхаа чатаар бараагаа захиалчаад яана авахд банкнуудаас гуйж шít. Би 5 сая төгрөг шилжүүлэхийн тулд хаан банкн дээр 15 хоног өдөр очино. 15 өдөр очиж өдрийн 300 мянган лимиттэй яан гүйлгээх. Би 15 өдөр 5 сая төгрөгийн бараа юу яах гэж одоо захих гэж 15 өдрийг зарцуулна. Мөн дээрээс нь ачаа тээврээ хүлээгээд би ингээс 4-5 сар миний дангуу бараагүй бахны. Өнөөдөр үнийн хөөрөгдөл, үнийн бараа бүтээтгүүний хомсдол гэдэг байгаа маань ачаа тээвэр логистиктэй хамаатай. Мөн дээрээс нь энэ валютын ханштай холбоотой, хомсдолтой холбоотой. За өнөөдөр энэ энгийн нэг 8-ачнаас төрийн одоо энэ сайд нар 7 дорл байв гэжтэй. Ууг нь бол сангийн яамны сайд, зам тээврийн яамны сайд, мөн дээрээс нь гадаад харилцааны яам сайд, мөн дээрээс нь энэ Монгол банкны ерөнхийлөгч энэ дөрөв бол хилцээрийн ширээний ард суугаад Монголын одоо эдийн засгийг сэргээх хэрэгтэй шүү дээ. Монгол банкны зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах, мөн дээрээс нь өдрийн зээлийг хуулиараа хориглох, мөн дээрээс нь бол энэ худалдаа эрхлэгчдэд дэмжих зээл гаргаж, дэмжих сан байгуулаач. Жилийн 3 хүүтэй зээлээ олгооч. За мөн дээрээс нь худалдааны хууль энэ улсын хурлд хилцэгдээ явж байгаа. Энийг хөрсөн дээр буусан худалдаачдын эрх зүйн орчныг тодорхойлсон хууль батлуулаач гэж шаардж байгаа. Тэгээ ямар гişүүн шаардлага авсан бэ? Цогтоодрог гишүүн авч уулзсан. За хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Ариун Зээ бид нартай уцаар холбогдоод хөдөлмөр нийгмийн хамгааллын хөдөлмөр эрхтний газрын дарга дамби дарга авч уулзсан. За тэн дээр бол нэг Пинтикийн зээлийн аппликейшн худалдаа эрхлэгч зориулж гаргаж байгаа гэдэг нэг 1.6 тэрбумтэй дуршилтын зээл гаргасан. Тэр маань бол өнөөдөр сая төгрөгнөөр бид нар бараагаа аваад буцаагаад эргэлтүүлнэ өөр юм байхгүй. За цогтоодрог гишүүн бол энэ мөнгөн зээлийн үйл ажиллагааны хууль дээр энэ өдрийн зээлийг оруулж хуульчлая гэдэг тийм хилцүүлэг зохион байгуулсан байгаа. Ингээд одоо бусад гишүүн эмэгтэй гишүүд ч харанхуйд үдий тагчиг болцсон. Улсын их хурлын дарганч тагчиг, ерөнхий сайднч тагчиг, ерөнхийлөгч тагчиг байна. Өнөөдрийг хүртэл нийт 6 өдөр төв талбай дээр суулт хийж байгаа ба одоо ажлын цаг дуусгаас өмнө шаардлага хариуг өгөхгүй бол нойтон өсөглөн зарлахаа мэдгдлээ.